Зохиолыг бичсэн Б. Наранзул. Зохиолыг уншсан Батуулдын Очор. Хариу. Энэхүү зохиолын бүтэн хувилбар M-Book аппликейшн болон M-Book вебсайтад орлоо. Моддоор хучигдсан өндөр уулын бэлд цөөн тооны хідэн том байшин хоорондоо нилээд зайтай барилга бөгөөд гаднах цэцэрлэг хашаа болон барилгын үзэмж хийцийн ажваас нилээн биелэгжүү айлуудын өмч гэдэг нь нээлттэй. Эдгээр тансаг барилгуудын дундаас бүдэг цэнхэр шилэн хавтангуудаар гадралсан том цонхтой хоёр давхар байшин арай содан харагдана. Хээ угалж болсон төмөр хашаан дотроо нилээд их модтой бөгөөд өнгөнгийн цэцэгс алгалсан талбайн голд жижигхэн усан ориглоор хийсэн нь үлгэрт гардаг хааны орд харшмит сайхан мэдрэмж төрүүлэх ажээ. Энэ сайхан эдлэн газрын эзэн нь хасчулуу гэх нэртэй 40 насыг шүргэж яваа идрээр. Угаас чинэлэг айлын баг хүү болж төрсөн тэрээр өөрийн хүч хөдөлмөрөөр энэ бүхнийг бий болгоогүй нь ойлгомжтой. Айлын баг тэгээд ганц хүүгээд эцэг их нь тунчиг эрхлүүлсний хар гайгаар залуу зандан насандаа сурч боловсрохын оронд гадаад дотоодоор аялж шоу цэнгэнийг алгасахгүй дарвсан нэгэн. Гэсэн ч эцгийн буян бие тул өдийн наслахтаа эд хөрөнгөөр гачигдаж үтсэнгүй. 30 насны босгон дээр галзууртлаан дурлсан өрөнгөх өөрөөсөн хэдэн насаар дүү бүсгүйг эхнэрэн болгон авч энэ тансаг байшинд амьдардаг болсон билээ. Хасчулуу гэр бүлийнхээ байгуулсан том компанид захирал гэсэн нэрийг зүүн явах авч түүнд бараг л хийгээд байх зүйл үгүй. Дуртай үедээ ажилдаа явж дургүй үедээ очихгүй байсан ч халагдана гэх биш. Эд баялаг эрүүл мэнд хайр дурлал гээд бүх зүйл нь л бүтэмжтэй тунчиг сайхан аж төрхөн цаанаасаа буян заяа ихтэй хүм мэт. Гэр бүл зохиогоод нэг их удалгүй ам бүл нэмж хөөрхөн охинтой болжээ. Юм л бол найз нөхөдтэйгөө нийлж дарвих дуртай хасчулан харин хүүхэдтэй болсноосоо хойш овоо засарч гарч орох нь багассан билээ. Тэд охиндоо тод гэрэл гэдэг нэр өгсөн бөгөөд охин нь аав ээж хоёрынхон хамгал сайн сайхныг нь түүсэн мэт хөөрхөн гэж жигтэйхэн. Ийм нэг жаргалтай гэр бүл хамтын амьдрал зохиогоод аль хэдийн 10 жилийн нүрийг үдсэн байлаа. Энэ хугацаанд өрн дахин жирэмсэлсэнгүй. Хасчулуу ганц охиндоо хайртай гэж жигтэйхэн тул ахин хүүхэд нэхэж эхнэрэн зовохгүйч өрн өөрөө хүүхэдтэй болохыг битүүхэн хүсэн. Хөөрхий бүсгүй багдаан эцэг эхийгэн алдаж төрсөн ах トゥ гэх хүнгүй айл айлын хаяа бараадан насанд хүрсэн болохоор аль болох олон хүүхэд төрүүлж өнөр өтгөн айл болохыг битүүхэн мөрөөддөг билээ. Ийм ч учраас нөхөртөө хэлэлгүй айл үнтэй гэсэн эмнэлгээр явж үзүүлээд амжилт олсонгүй. Бүхэл эмч түүнийг эвэрүүл байна гэсэн хариу өгдөг байв. Эхнэрийн ятгалгаар хасчулууч шинжилгээ өгөөд мөн л зүгээр гэсэн тул өөр яалтай билээ. Тэгсгээд өөрн ч энэ хувь тавилантайгаа эвлэрчээ. Додгэрэл охиныг 6 нас хүрэх үед хасчулууны аав ээж хоёр нь гадаадд аялж яваад халдвар төвчөнд тусч зэрэг шахуу бурхан болцгоо. Хоёр их чинь хариу улсад амьдрал зохион одоцгоосон тул хасчулуунаас өөр компаниан өвлөж авах хүн байсангүй. Эцэг нь хэдий өндөр настай ч сэрэг толгойтой хүн байсан тулдаа энэ том компанийг өдөө зэрэгтэй авч явсан биз. Харин хүүдэн тэр арга ухаанаасаа зааж чадалгүй өөд болчихсон тунчиг харамсалтай. Хасчулуу компани ерөнхий захирал болоод тунчудалгүй нуруунд дээр нь асар том ачаа ирснийг ухаарсан билээ. Өдөө олон жил юу ч сурч боловсрсонгүй улмаас хэд хэдэн ч буруу шийдвэр гарган алдагдал орж 3 жилийн хугацаанд дампурангаан алдаад саяхнаас л арай гэж учраан олж эхлэв. Өөд болсон эцгийнхээ нэрээр энд тэнд өөршир тавьсан байж компаниан авч үлдсэн бөгөөд одоо тэр бүх өрөөнд дарахын тулд хичээнгүйлэн ажиллана. Өрн харин охиноо 6 нас хүртэл нь өөрөө гардаж өсгөж гэрийн эцэгтэй ажлыг цалгардуулалгүй мундаг гүйцэтгээд охиноо сургуульд орсноос хойш мэрэгжлийнхээ дагуу жижигхэн урлан нээж дуртай зүйлээ хийх болжээ. Багасаа л хувцсны загвар зохиох юм оёх дуртай байсан өрн одоо л нэг мөрөөдөл нь биелэх мэт энэ ажилдаа тунчиг хайртай. Гарын урд үетэй 3 ойдлчин ажилд авч өөрөө загвар зохион хамт ойж түүнийг том дэлгүүрүүдэд тавьж зарах элдв загварын тэмцээн наадамд өрсөлдөх гээд завгүй өдрүүд хөвөрсөөр хэдий 3 жил өнгөрсөн байлаа. Нэг их өвчин хилээд байдаггүй өрнгийн бие гинэт эвгүрхэж нэг л базаахгүй 2 сар шахан болов.
Гэсэн ч энэ тухай нөхөртөө ч хэлэхгүй эмнэлэг орхон хойшлуулан ажил гэж явсаар нэг л өдөр бүрд ордож ажил дээрээ ухаан баларцсан тул аргагүй эрхэнд эмнэлэгт хүргэгдэн очсноор гайхалтай сайхан мэдээ сонсов. Тэр жирэмсэн болжээ. Ахин хүүхэдтэй болохгүй гэсэн гонигт бодолтойгоо эвлэрсэн бүсгүйд энэ мэдээ хэмжээлжгүй баяр хөөргийг авчирсан нь мэдээж. Юун түрүүнд гадаадад ажиллаар яваа нөхөр лүгэн залган баярт мэдээгээ дуулгалаа. Хачирхалтай нь хаш чулуун түүн шиг ихээр баярлаж хөөрсөнгүй. Харилгийн хүм мэт хөндийхэн өнгөөрөө баяр хүргээ гэд өнгөрсөн ч хэтих баяртай байсан өрн түнд гомдсонгүй. Хэдэн өдөр эмнэлгээр явж элдв шинжилгээ үзлэгт хамрагдсан өрн эмчин зөвлснөөр урлангийн болон гэрийн ажлаас өөрийгөө чөлөөлөв. Хэвлээд нь үр тогтсногч анзаарах сөхөөгүй завгүй ажилласан болохоор би нилээн сүлдсэн байжээ. Урлан дээрх их ажлын хажуугаар энэ том байшинган цэвэрлэж тордох охинон өсгөх гээд ер нь л сүүлийн 3 жил хэтих ачааг үүрсэн түүний биеийг муутахад хүргэсэн аж. Уг нь гэрийн үйлчлэгч авчгаж болох байсан ч өрн өөрөө бүхнийг амжуулна гэж зүтгэсэн нь буруутсан гэлтэй. Харин энэ удаад яах чаргагүй гэрийн үйлчлэгч хүүхэд сургуульд зөөхөн авахар зар тавилаа. Түг-түгхийн хаалга тогших чимээнээр нойрносоо сэрсэн мичид нүдэ нээж чадахгүй ярвалзан хөмсгөн атруулах нь нойр ханаагүй бололтой. Хаалгаар буудлын ресепшн авгаа. Гарах цагчин болсон байна. Гараарай. Цэвэрлэгээ хиймээр байна шүү. Хэмээн хашгирах шахуу хэлчгээд амандан үгэлсээр цааш иргэн хажуу хаалгыг тогшхон сонсогдоно. Нүдэ арайхийн нэгээд өндөж эргэн тойрноо харвал өрөөнд ганцаархнаа байлаа. Урд шөнө уг нь хоёулаа орж ирсэн санагдана. Ширээн дээр пивний хоосон шилнүүд хөглөрч тамхины иш үнсний савнаас хайлан энд тэндгүй таржээ. Цонхон хаалттай энэ жижигхэн өрөөний үнэр танар гэж ямархуу буйн ойлгомжтой биз. Мичид ярвайсан чигээр хөнжлөө сугран дотор хувцаан олж өмсөд угаалгын өрөөнд оров. Карантины хүйтэн усаар нүрээ хідэнтэй шавшаад доош тонгон амаа тосож уснаас салгилах нь тунчиг цангасан бололтой. Амны цангаанч тайлагдаж нойронч бүрэн сэрэгжээ. Харин толгойн өвдөлтөл зүгээр болсонгүй. Ааштай авгаа ахиад л хаалга балбан хашгирч эхэлсэн тул мичид яран хувцаслаад гадагшаа гарлаа. Өвлийн бүүдгэр нарны туяа утаан хөшгийг нэвтэлж ядан сүмийнх нь гуниг төрүүлэн бөгөөд нүүрсний муухай өнөр оролтны цаанаас нэвт ханхлах ажээ. Буудлын хажууд байрлах хүнсний дэлгүүрээс тамхи ундаа аваад зам даган удаанаар алхах зууран тамхи асааж шуналтайхан сорхон энэ хөөрхөн залуухан охинд тунчиг зохимжгүй харагдана. Мичид бол хорж болохгүй 20 насн дээрэн яваа цэл залуухан үдсгэлэнтэй охин. Царай зүс гоцгойд биш ч нүдэнд дулаахан эгдүүтэйч гэмээр бөгөөд биеха гайлбарлаг. Хинч харсан дажгүй охин байна даа гэж хэлмээр. Харин өмссөн оодгор юпог урт түрүүтэй өндөр өсгийд нэмгэн хүүрдэх нь түүний эгэл даруухан царай болоод энэ улирлын хүүтэнд арай л зөгцөхгүй мэт. Бүсгүй яаралгүй гунхалцсан алхасаар тамхиан татаж дуусгачаад гараа өргөн такси зогсоож шуудхан урд суудал залрав. Жолоочер увээгүй нүдээр бүсгүйг сонжин ажингаан. За хаа хүрэх вэ сайхан бүсгүй минь? Гэснэн шар шүдэн гарган маасайтал инээх нь дургүй хүрмээр харагдана. Мичид төөн рүү ширв татаад цонх руу харж улаастан эц гэж хэлэхдээ хачин халтаасан юм чинь бас сэтгэнэг санаатай хэмээн бодож амжлаа. Шар шүдэд дээр замын турш мичид рүү өлөн харцаар чулуутахын сацуу яриа өдөх авч бүсгүй түүнийг нохой хутсан чинээ тоосонгүй цонхоор ширтэн явна. Ядаж байхад төгжрөл ихтэйч хэлэх үү, гэрн холыгч хэлэх үү, ядаргаатай эрийн чалчаа үгс, шарталтандаа лугших толгойн өвдөлт гээд газуурмаар санагдахыг яа. Гэртээ харих хүсэл байхгүй ч өөр очих газаргүй тул яалтаач үлээ. Нүдэ анаад урд шөнийг хамт өнгөрүүлсэн халуухан царайлаг залуугийн тухай бодож явтал нэг мэдхнээ зүрмэлсэн байлаа. Гуйнд нь хүний гар эрээ цэргүй хурж бацлан хөөе сэрээрээ хөөрхнө улаастан эцэлчлээ шүү. Гэгтуунаар цочин сэрвэл өнөөхөл шар шүднүүд өөдөөс нь маасан өгтөв. Мичид жолоочийн гарыг түлхэж
Яагаад хүний биеийн дураар хүрээд байгаа юм бэ? Хэмээн ууртаагаар хэлээд хаалган онгойлгоход өнөөхөр гараас нь татаад "Хоош чи мөнгө өгөөч" хэмээн зууралдав. Мичид халааснасаа 20 мянгатын дэвсгэрт гаргаж нүүр рүү шидчихгээд гараан суг татам машинаас бууж "Хариулт хэрэггүй гаж донтой өвгөн минь" гэчгээд хариу хүлээлгүй цааш ирэглээ. Хачин бие үнэлэгч чинь өөрийгөө юугаа бодчихсан бэ? Мо тэмбүүтэй юм. Хэмээн хашгирах дуу хойнон сонсогдоход эргэн тойронд байсан хүмүүс хэрэгт дурлан тэдэн рүү харцгаав. Мичид ороолтоон дээшлүүлэн нүрээ нууж түргэн алхасаар гудамны булан тойрлоо. Бие үнэлэгч гэдэг энэ үг бүсгүйд тунч хүндхэн тусчээ. Яг л үннийг нь хэлчихсэн болохоор тэр биз. Үнэн дээр мичид бие үнэлж мөнгө олдог болоод хэдэн сарын нүрийг үзэж буй. Ядруухан айлын том охин болон мэндэлсэн тэрээр ухаан орсон цагаасаа л хувцас хунар хоол хүнсээр дутагдж гачигдахын зовлон хамсаж өссөн билээ. Архичин эцэг нь хэдэн жилийн өмнө өөд болж ээж 4 дүүтэйгэн агсам согтуугийн зовлонгүй амар тайван аж төрөх болсон ч амжиргаа нь улам дордсоор. Аав нь хэдий архины хамааралтайж ажил хийж гэрийнхнийгээ тижээдэг ганц хүн байсан болохоор аргачихгүй бизээ. Ээж од маань насаараа гэрд сууж хэдэн хүүхэдтэйгээ зууралдсан болоод ч тэрв ажил хийх талаар бодохыг ч хүсдэггүй нэгэн. Улсаас өгөх халамжийн мөнгөөр л хоногийн хоолон арга зах тул хүүхдүүд нь шинэ хувцас өмсөж амттан шимттэн идэх нь өдрийн од мэт ховраажээ. Жилийн өмнөөс одмаа өөрөөсөө насаар дүү зоргиог их залуутай уулзах болсон бөгөөд удаачгүй гэртээ авчирсан байлээ. Зоргио нь бас олигтой амтан биш. Багасаа л шорон оронгоор орж гарсан тогтвортой ажил төрөл гэр оронгүй нэгэн. Ямар сайндаа л 5 хүүхэдтэй нас ахмаг бэлэвсэн агуутай нийлж байх вдэ. Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гихчээр архинд бас дуртай гиа. Авах ганц юм нь хар бур ажил хийгээд хэдэн төгрөг олоод байх юм да. Өмнөх архичнаасаа арай гэж салж байхад ахаад нэг архич нэмэгдлээгээд мичид зоргиод тунчиг дургүй. Харин дүүнэр нь зоргиогийн авчирсан жаахан чихэр жимсэнд хууртаад аваа гэж дуудах нь холгүй л дотносоо дамжижээ. Зоргио хэдий уухч талигаач аавшиг нь агсам тавьж хажуутхан зодож нүдэхгүй нь яамаа. Одмаач хэдэн хүүхдийн тэжээлэгхийн хажуугаар өврөн дулаацуулах хүнтэй болсондоо тунчиг сэтгэл хангалуун болохоор мичдээс зоргиогоо өмөрөөд сүйд болдог ажээ. Мичид 10 жилийн арайчуу дунд дүнтэй дүүргээд их сургуульд оролгүй энд тэнд зөөгч үйлчлэгчин ажиллахын ямартайч өөрийнхөө будаг шунх хувцас сунрыг авахтайгаан болсон билээ. Томрох хэрээр одоогийн ядуу зүдүү амьдралдаа гутран ууранд хурж ээжтэйгэн хэрэлдэх нь ойширсан тул гэртэн очихоос ч дургүй нь хурж гадуур хонот өнжүүтээр шоудаж наригхыг сур. Хүнд дурлаж бие сэтгэлээнэн өгсний хариуд зүрхэн шархлуулж үзв. Олон залуус түүнийг эргүүлдэн уран сайхан үгсээр толгойг нь эргүүлэх авч ганц 2 шөнийн зугаа болгоод л зайгаан барина. Ингэж явсаар өөрийгөө нэгэнт үнцэнгүй болсон гэж боддог болсноос хойш баян ирчүүдэд бие үнэлэн амар хялбар аргаар мөнгө олох замыг сонгосон билээ. Хайргүй хүнийхээ хүслийг ханган байж олсон мөнгөөр зүгээр л шоудаж наргин идэж ууж өмсөж зүгээ дуусгах нь гүнхтэй. Мичид халтраад унчихгүй хичээн хөлөөн ойр ойрхон зөөж бэцгэн алхасаар гэрийнхэн бараг харлаа. Шавар нь энэ тэндээсээ нураад унчихсан, дээвэр нь зузаан цасанд дарагдчихсан хуучин муу байшингийн яндангаас харуутаа савсан харагдана. Энэ байшин руу орно гэхээс л дургүй нь хүрмээр. Хашааны хаалганаас байшин хүртэлх явган хүний зам дагтаршин хөлдөөд явхад тунчиг бэрх болсон тул хажуугаар нь цас туучин матсаар дотгошоо орлоо. Дүүнэр нь сургуультай явсан бололтой намгүй. Ээж нь ч алга. Ширээн дээр халтар аягнууд хураалттай. Шалан дээрх шавхаатай гутлын мөрнүүд тэр чигтэн хатсан нь энэ гэрийнхний хэр ариун цэвэрч улс гэдгийг илтгэн. Цонхны хажуугийн хэрдээр болсон ор болдог буйдан дээр зоргио ганцаараа хэвтэж байлаа. Урдаа тавьсан модон сандал дээр нь жижиг архины шил, сэнчтэй аяг байхаач. Урд шөн ч юм уу өнөө өглөө уусан бололтой. Мичид түүний зүг хялалцсан ярвайгаад хажуугаар нь зөрн жижиг өрөөрөө ороход сүмэс нүдээр бүсгүн араас ширтэх зоргио. Па, манай гэрийн дагн борилж байна. Сайхан зугаасаад ирвүү та. Хэмээн хэлэхдээ дултраатан хэл ам нь орооцолдох нь нэлээд согтуу байгаа бололтой. Бүсгүй зэвүү хүрэн жижиг өрөөний яажгай хаалгыг чангаар савж хаангаан. Чамд хамаагүй шүү маярхчин минь, дугаагаарай. Гэхэд зоргиогийн пархийн инээхэн дуултана.
Мэчид хувцаан солиод буцаж гарахаар шийдэн цамцаан тайлж ор руу чулуудчихад юбкийнхын захилгааныг доош буулгах үед өрөөний хаалга сархийн нэгдэж өрвиж сэгсэлсэн аимшигын царайтай зоргио хороод ирэв. Бүсгүйж угсгийн цамцаан шүүрч энгэрийн халахлаа та. Хүүшээ зайлаач хүн хуцаа сольж хагаад. Зоргио харин гарах шинжгүй доогтой жомолтсаар түүн рүү дөхөж. Айлын ирчүүдийг баярлуулж явахаар агаагаа ганц баярлуулчвал яасан бэ? Гэхэн тэрэ. Мэчтийн нүд гайхсандаа томрон дүрлийж. Юугээд байгаа заваа новшвэ? Цааш зайлаач. Хэмээн ориллоо. Зоргио харин мушилсан инээсээр түүн рүү дөхөж бүсгүйж хойш ухран алхасаар хананд тулмагцаан. Надад хуруугаан хүрэх юм бол алчхан шүү чамайг. Гэж ичгэнсэн хоолоогоор хэлэхэд зоргио. Тэгэлтэй. Аль нааш ирээд алаач тэ. Гэснэн угсгийн тэвэрхийг оролдов. Мэчид байдаг чадлаараа эсэргүүцэн нүр нүдийг нь майжиж самардан чарлана. Зоргио харин улаарсан бухмэд уугчин дайрсаар охиныг унгаж дээр нь гарan хөхөвчийг нь урж тастаад жижигхэн хатуу хөхийг нь бадсан нүрээ наалаа. Мэчид түүний доороос гарахыг хичээн тийжлэнген үснээс нь зулгаан ноцолцоор хажуу тийш яг мултрах үед одмогийн дуу хадаад явчихав. Ноцолдож байсан хоёр ч салцгаан зоргио юуч болоогүй мэт салгалан босоод. Энэ муу харин тэнж ирчгээд урдаас хэдэрлээд бүр зодтолдог байна штэ аа? Гэж бовтнолаа. Мэчид хан түшин сууж хоёр гараараа хөхөөн далдлаа та. Наадмаа эргчнан яг одоо гэрээс зайлвал бузар донтой новш. Хэмээн хашгирав. Одмоо харин нөхөрлүүгэн ууралсангүй охин дээрэн очоод тас хитэл алгадаад авахд гайхаж зочирдсон мэчид хацраан барин өөдөөс нь дүрлийтэл хараад үгчгэлж чадсангүй. Зоргио энэ зуур өрөөнөөс аль хэдийн гараад явчихжээ. Одмоо ташаа тулан хангалзаж нүдэн эргэлдүүлэн. Мо гिचи чинь золбонтож явж ирчгээд миний нөхрийг барь зодно гинэ. Бас хөхт илэнгээ гаргачжээ. Буудал дамжиж ирийн дэвсгэр хийгээд танахгүй. Одоо бүр байтлаа ихийнхээ нөхрийг булаахан л дээ. Яасан бузартай гिचивэ чи чинь. Гэхдээ мэчид гомцонтон нулимсэн цээлгэнэн. Та ямар муухан бэ? Наад аригчин чинь дөнгөж сайн намайг хүчнтэх гэж дайрлаа. Их хүн байж үр хүүхдэн өмгөөж хамгаалах байтал энэ мөн новшиган өмөрч байгаа мó? Хин ажил хийж хэдэнд өвчин тийжэж байгаа. Хин надад хань болж байгаа. Амиа боцсон мó өлөгч минь. Чи алцаач хөвтөж идэж уухаас өөрөөр энэ гэрт юу гээгүүлсэн бодоод олон долоо юм хуцаад байгаа юм бэ? Чи л усан хонь салтгнад цаамгнаж нүцгэн шалдан өдөж хоргоогоо үд. Йоо арай. Би наад нохойч тоож шинжлэхгүй заван амтнаар чинь яах юм бэ? Та бүр солиорчгож. Угаасаа таныг ийм эргүү болохоор ч зоддог байсан юм бэ штэ. Гэх үед нь одмоо түүнийг үстэн аваад толгой түрүүгүй нүдэж гарав. Мэчтэж мөчөгөн өгөхгүй ээжтэйгэн салам үстэлцэн зодолдож өрөөгөр нэг юм боллоо. Хэргийн эзэн хэнгэргийн дохиор зоргио орж ирэн ээж охин хоёрыг арай гэж салгаад одмоог тайвшруулан тэрвэрсээр өрөөнөөс гарав. Мэчид шалан дээр салдархын унаад цүрхрэн уйлна. Цаад өрөөнөөс одмоогийн Мо янхан минь манайхаас зайлаарай. Тээж төрүүлээд өдийг хүртэл өсгөөд өгснээ аж тус мэдтгүү навш. Эцгийгээ дөөрайсан бузар амтан. Хэмээн хашгирхан сонсогдоход угсгийн босоод шүүгэнээс хувцнуудаа гаргаж эхлэв. Энэ гэрт ахин байх шалтгаан үлдсэнгүй. Төрсөн ихтэй хүртэл ингэж доромжлуулан хөөгдөн гэж сансангүй. Хамаг хувцаан баглаж аваад гарахад ээж нь түүнийг өстөнд дайсан мэт хялаан харах нь гунигтай. Мэчид үүдэнд очиод тэр хоёр руу эргэж харан таарсан хоёр сэжиг минь энэ өмхий оромжиндаа илжирч үхээрээ. Гिचгээд хаалгыг нь тас савн гарч одлоо. Хүйтэн салхи хацар ороолгон шилбүртэх нь хорвоо хүртэл түүнд хатуурхах мэт. Үс гизгэн сэгсээж нүүр амн цус болсон мэчид том чумдаанаа дааж ядан цасан дээгүр чирсээр төрж өссөн голомтон үр дөрхөн одлоо. Түүнд үнэндээ яваад очих олигтой найз байсангүй. Хамт шоудаж наригдаг хоёр хүүхэн нь ийм хэцүү үед тус болох нь юу л бол. Оюукан гэртээ амбул олуула. Харин Саркан хар тамхичин найз залуутайгаа хөлсний умгар байранд амьдардаг.
Тэр залууд нь мичид үнэн голоосоо дургүй. Гудамж уруудан алхасаар автобусны буудалд хүрэн хүний хөлөөс зайдуу чамдан дээрээ суун хэн рүү залгаж царайчлахаан бодоод олигтой шийдэлд хүрсэнгүй. Урд шөнийн залуугаас мөнгө салгаж чадалгүй унтаад хоцорсон дом өөрийгөө зэмлэн. Хэтвчэнд нь таксины л мөнгө үлджээ. Ядаж байхад шартаад өлсөд хэрэг алга. Энд ингээд шөн болтол суултайнд биш хэмээн бодоод аргын эрхэнд Сарка руу залгалаа. Байна уу хааны? Гэхээ Саркагийн цовоодуу сонсогдоход дотор нь баг зэрэг уужран юу энэ царайлгаа хэмээн бялдуучлав. Сарка имерхүү Магдалины үгэнд тунч дуртай нэгэн тул тастаас инээд алдан Юу аахав дээ? Царайлгаа хийгээлээ чинь. Хит хоног хаагур бужигнуулав та. Таагчиг болчих юм. гэртэл чи хаана гом бэ? Байдгийнхаа баруун аяанд хөвтөж штий. Чи ганц үний аваад хүрээд ирэж манай мангар хар байхгүй уйдаад байна. Энэ үгийг нь сонсоод мичдэж уухайн таасан. Тэгээ. Миний найз харин сайхан хоол хийж байгаач. Окей хааны. Нисээд ирээ. Гэд утас тасрав. Мичд пэв авах мөнгөтэй үлдэхийн тулд такситхан болж чемданан ширсээр автобусан суулаа. Саркаг жаахан согтоож байгаад сайхан үгсээр магтаж өнгөрөөчихвол хэд хоногч болов толгой хорогдож болох бах. Тэр зураан гайгүйхан мөнгөтэй ах олох юм шүү. Хэмээн бодож явав. Хаашаа 4 метр урттай жижиг өрөөнд тавилга гээд байх зүйл үгүй. Баруун буланд эвхдэг намхан ширээ тавьж халуун тоогоо хэдэн аяг халбаг амтлагч давс сэргийг өржээ. Ширээн доорх хуванцар төмпөнд ууттай будаа гомон харагдана. Цонхон талд гудас хөнжил хураалттай байх бөгөөд хоёр чамдаан зэрэгцүүлэн тавьсан байв. Цонхны тавцан дээр Саркагийн гоо сайхны хэрэгслүүд өрөөстэй. Мичд хоёр том пиав чамдаанаа чирсээр ороход Сарка түүний чамдаан руу гайхан хараад Юугаа чирчгсэн яван бэ? Арай хүн алчгаад цогцыг нь аваад ирсэн биш үсттэй. Гэт тас хөхөрөхөд мичдэж даган инээж. Нэг мөн новш харин уур хүргээд бахаар нь алаад нууцглаа. Гисэр күртхэн тайлан өлгөв. Ойрд гэрээсээ гарч наргиж цэнгээгүй Сарка бушуухан певыг нь тосон авч гудасныхаа өмнө тавиад хоёр сэнжтэй аяганд дүүргэх зоороо. Хаал бараг болох гэж байна. Тэрнээс өмнө уулцны төлөөгээд тулахчуу да. Гэхэд дотор нь бүрзийн хэцүүхэн байсан мичдэж уухантаас зөвшөөрөн аягтайг тосч аваад тулгангуутаан гүд хийтэл хөнтөрч орхилоо. Мань хоёр хоолон эдэнгэн хоёр пиван дуусгаад сэтгэл нь хансангүй халуурч Саркагийн танил дэлгүүрээс ахин хоёр том пив авч оройжин ууцхан хов бацав. Саркаг нилээн халамцаж эд сайхан зантай дээрэн ирэх үед нь мичд амьдрах газаргүй болсноо хэлж гэрт нь хэд хонохыг гуйхад өнөөхөнч зөвшөөрчээ. Жон дунд Саркагийн найз залуу Гонжог ирэхэд хоёр найз уусан юмдаа цохиулаад аль хэдийн дугжирцгааж байлаа. Цэлхүйтэн гар бөгс гуйнд нь хүрэхэд цочин сэрсэн мичд эхэндээ юу болоод байгааг ойлгосонгүй. Гар шихэн хүйтэн бие араас нь наалтан шахаж шилэн хүзүүг нь халуун амьсгал төөнөн хөхийг нь базалж эхлэхдээ энэ бүхэн зүуд биш бодит болоод байгааг ухаарсан мичд "Хүүш хинбэ?" хэмээн хашгираад хөндөлөө. Баахан өвс ороод мансуурлын байдалтай гэртээ ирсэн Гонжо инээд алдан гараан сунгаж "Аль наашилтай янаг мань" гэсэр түүний гараас угц татан хэвтүүлв. Мичд нүүр рүү нь гараараа мангастан түлхээд "Салит новш минь согтуу байгаа мó? Би Сарка биш вэ?" гэж хэлсэн ч өнөөх нь түүн рүү инээд алдан зүтгэсээр. Тэр хоёрыг инхүү ноцолдож байтал Саркач сэрж учиргүй уурлан бөөн юм боллоо. Мичд найздаа босон бүхнийг тайлбарлах гээд амжилт олсонгүй. Түүнийг найз залуутайгаа хардаж уурлсан Сарка учирлах явдал өгөхгүй цамнан янхан гिचгээр нь дууцаар хөөж гаргаад чамдааныг нь тайлсан гутал хувцастай нь гаргаж чулуудаад хаалгаан төгжчихв. Арай гэж олсон оргинох газраасаа ингээд ганц чоноолгүй хөөгдөх юм гэж хэн санах вүлээ. Өнөөдөр үнэхээр л час өдөр гэдэг нь бололтой. Хоёрын хоёр удаа хөөгдөд харанхуй шөнө хаачхаа мэдэхгүй зогсож байхдаа энэ хараал эдсэн амьдралдаа гутран асгартал уйллаа.
Гадаа хүйтэнч гэж жигтэй ихэн. Чамданаа чирсээр төв зам руу гарч толгоо унжуулан алхаж явтал хажууд нь жижигхэн саарл машин ирж зогсов. Цонхоор нь 50 орчим насны эр цухвэж бүсгүйг сонжин харснаа. За хөөрхөн бүсгүй минь хаа хүрхэн вэ аа? Ахан дөхүүлээд өгөө. Хэмээн илт сэтэн хайсан өнгөөр асуухад айхтар даарсан мичдэж өгдөөгүй машинд суучглаа. Жолоочээр барцгар хар царайгаан үрчилгэж ардгар шар шүдэн гарган худал инээсээр хаазаан гიშгээд. Харанхуй шөнөөр хаа хүрэх гэж яваа бүсгүй вэ? Гэхэд мичд хаа хүрхээч мэдхгүй л явна да ах минь. Гэснэн гашуунаар инээмсэглэв. Өөх хөөрхий сэтгэл санаа жаахан дундуухан байгаа бололтой. Би ч бас тиймхэн л явж байлаа. Мичд хариу хэлсэнгүй санаа алдаад цонхоор ширтгэд манер үргэлжлүүлэн хаачгаа мэдхгүй байгаа бол хамт нэг газар орж жаахан ууж ярилцаж суух уу? Гэд бүсгүй рүү харав. Арай л балер царайтай маа. Одоо яа гэх вэ? Улаан мөнгөгүй юм чинь шүдэн зугаад өнөө шөнийг энэ новчтой өнгөрүүлэхээс энэ мө хөгшин өвгний боо баг босхгүй биз. Хэрэглээний хідэн төгрөг салгандаа чамаас. Хэмээн бодож амжсан мичд хэмээн шулуухан асуучихлаа. Барцгар нүртч бүсгүй санааг ойлгож нэг их байхгүй. Буудал аваад цаан чав илүүчтэй 50,000 байна. Гэж үннээ хэлэхэд мичдэж тохирсноо мэдэгдэн толгой дохиод хоёул ойрхон байх хямдхан дэм буудлыг зүгэлвэ. Өөр цайтал 2-3 цаг дутуу байсан ч энэ шүн мичдэд үнэхээр удаан ой гутмаар муухай өнгөрчээ. Заван үнэртэй шалхгар хөгшин ирийн доор нүдэн анин хэвтэж байхдаа маргааш шууд байрлаж ажиллах ямар нэгэн ажил олох юм шүү. Унждаг улаанаал баярлуулж байвал сэтгэл нь хандаг энэ балер ирчүүдийг үзэн ядчихна. Зүгээр л амар тайван ариун цагаанаар хөдөлмөрлөд амьдрах минь. Хэмээн бодож хэвтжээ. Өөрийнхөө охиноос ч нас бага охины дээр өөхлөн оцгонох ир дундуур нь завсарлан амарч буцаж үргэлжлүүлсээр цаг гарan болсны эцэст арайхийн дур тавьмагц янзглан босч хувцслаад халааснасаа хідэн төгрөг гаргаж шидэг шахан мөгчгөөд гарч одлоо. Мичд босч хаалгыг түгжээд хөнжилд шурган сая нэг санаа амар гүн нойронд дарагдав. Гар утас нь жингэн дуугарахад төр зөрмөдлөж орхисон өрн давхын зочиж сэрээд утсан авав. Байна. Хэмээн нойрмог дуугарахад охин хүүхдийн цоглог шингэн хоолой утасны цаанаас сайн байна уу та? Сайн байна уу юм бэ? Би зарын дагуу холбогдож байна. Гэрийн үйлчлэгч авна гэсэн байсан. Тийм. Байрлаж ажиллаж болох болоо? Болно. Тэгвэл би одоо очиж уулзаад ажилдаа орж болох уу хичээ? Гэхэд өрн жаахан гайхсан хідэж урайлгахнаараа болно минь дөө. Юу ч гэсэн хүрээ дээр их ч хаяа явуулъя. За баярлаа. Удахгүй уулзъя. Гэсээр утас тасрав. Өрн дөнгөж зар тавьчихад дуг хэлсэн тул хамгийн ихний холбогдсон хүн нь энэ байлаа. Жаахан охин л байх шиг. Уг нь нас тогтсон хүн ажилтул бол зүгээр байх та. За юутаж ирээд уулзагтээ. Ажилд сайн хөөгдөж байх юм билүү? Байрлаад ажиллах бол хэн хинтэй л амарч. Намайг эмнэлэгт хэвтэж байх үед охинд минь хантай. Гэсэн шүү юм боцоор буцаад жаахан унтахыг хичээн нүдэн анив. Үсээ жимбитэл сүлжиж ноосон цамц жинсэн өмд өмссөн мичд тунч даруухан харагдах бөгөөд арьсан будингийн ирмэгт цомцон суугаад эргэн тойрнон ажиглаж байтал өрн аягтай копи барьсаар галтгооноос гарч ирлээ. Гэрийн эзэгтэн өмссөн торгон халаад хөлдөн угалсан тавчгын хүртэл мичдэд таалагдав. Яг л ийм баян айлын ихнэр болчоод гэртэн хүртэл ганган байх юмсан гэх хүсэл дотрыг нь гжигдэх шиг. Өрн түүнд кофе өгмөгцөн буудан дээр болгоомжтой гихчин тухлан суугаад за хоёулаа юун туранд танилцгоо та. Намайг өрн гэдэг. Намайг мичд гэдэг 20 настай. Ой нэр байна. Мичд оюутан уу?
Үгүй, би 10 жилээ төгсөөд шууд ажил хийсэн. Миний дүү өмнө нь гэрийн үйлчлэгч хүүхэд асрагч хийж байсан уу? Хийжсэн. Тэр айл маань гадаад руу нүгээд тэгээд л өөр ажил хайсан юм аа. Гэж мичэд торхгүй худал хэлээд инээмсэглэлээ. Өрн бодол хийлэн суун. Ар гэрийн тухайд гэд мичэд рүү харахад бүтэн өнчөн асрамжин газар өссөн юм аа. Хэмээн ахиад л худал хариуллаа. Өрн өөрөө хар багадан өнчөрсөн учраас өрөвч сэтгэл нь хөдлөн өө тийм үү. За миний дүү тэгвэл ингээд шууд ажилдаа орж олно. Цалин мөнгө хангалттай өгөх болохоор хоримтлуулж байгаад өөрийн гисэн гэр оронтой болох юм бод. Эгч нь би давхар болохоор төрсний дараач хэдэн жилдээ чамайг энд ажилуулах боломжтой. Манайх 9 настай нэг охинтой. Чиний ажил бол гэр орон цэвэрлэж хоол унд хийх, хүүхэд сургуульд зөөх, хичээлийг нь давтуулах гэх мэт гэрийн эзэгтэн ажлыг хийн гэсэн үг. Гэрийн үйлчлэгч хүүхэд асрагчийн давхар цалин бодогдоод явна. Хэмээн тайлбарлав. Мичтэж дотроо аваа баян айл бололтой. Хэдэн сар ажиллаад ахиухан мөнгө хураачихвал гадагшаал гарах минь. Хэмээн бодож суулаа. Ингээд мичэд энэ том байшингийн тоглог өрөөнд байрлан ажиллаж амьдарч эхэллээ. Гэрийн эзэн гадаад явсан тул өрн тод гэрэл мичэд 3 хэд хоногийг хамт өнгөрөөж дорхноо дотносчээ. Харин энэ үед хас чулуу хариу улсын шөнийн цэнгэний газарт залуухан царайлаг бие үнэлэгч бүсгүйчүүдтэй садралтан цэнгэж өдөр нь далайн ирэхт биеийн шарсан шигэн цагийг зугаатай өнгөрүүлж байв. Өмнөх жилүүдэд өвөл болмогцол эхнэр хүүхэдтэйгэн халуун орон руу аялдаг байсан бол энэ удаад ягаад ч юм ганцаараа явж зугаацмаар санагдаад. Харин түншүүдтэйгэн уулзчаад ирнэ. Гэж эхнэртэй худал хэлсэн билээ. Анх өрөнд газууртлаан дурлаж хөлөн хуулах шахам араас нь гүйж байсан тэр үеийн догтлол хайрын гал нь он жилүүдийн урсгалд бүхэн сүмэсээр одоо зүгээр л зүчил төдий үлдсэн байт. Охинтой болцоход би аав боллоо хэмээн багтаж явах үедээ өрөнд би чамаагаа насан туршдаа үнэнчээр хайрлаж энэ амьдралаа та хоёртоо зориулнаа хэмээн амлаж байсансан. Амлалтандан эзэн байхын тулд хэдэн жил хичээсэн нь үнэн. Гэхдээ л одоо түүнийг харахаар зүрхэн догтлохон болж нэг оронд хэвтэгтэй тэрвэрч хүсэлгүй болжээ. Тэр их хайр ингээд л алга болчихдох нь үнэхээр гайхмаар. Хасаа заримдаа энэ тухай эргцүүлэн бодож суухтаа анхны хайраа сандаг. Яаж ч хичээгээд бүтээгүй тэр л анхны хайрын эзэн бүсгүйтэй амьдралаа холбосон бол бас л ингэж хөрөх уйдах байсан болов гэдэг бодол толгойд нь орж ирэх нь олонтой. Тэр бүрийд өөрөө тэр эмэгтэй минийх болсон бол өхөн үхтлэн өдөр бүр түүндэл шун дурлах байсан та. Хэмээн хариулдаг. Эр нөхөр нь ийм зүйл бодож явдгийг урин мэдсэн бол ямар их шаналга байсан нь ойлгомжтой. Урин анхандан хасаад хайргүй байсан ч түүний уйггүй зүтгэл халамжинд нь дасч дурлан улмаар чин сэтгэлээсээ хайртай болсон билээ. Одоо ч тэр нөхөртөө маш их хайртай итгэдэг хэвээрээ. Сүүлийн жилүүдэд харин өөрийн дуртай ажилдаа улаарад нөхөр нь нэг л хөндөй хүйтэн болсныг анзаарахгүй яваа нь харамсалтай. Маргааш өглөөний нисэлгээр эх орн руугаа буцах гэж буй хас чулуу буудалдаан гівүрэн хэвтгэх хүссэнгүй. Зүсэн зүйлийн арсны өнгөтэй өндөр нам өргөн нарийн холилдсон орон орны бие үнэлэгч бүсгүйчүүд багшралдан байдаг цэнгэний гудамжийг зүглэв. Тод гэрэлнүүд анивчиж чанга хөгжим нүргэлсэн гудамжаар 50 алханган чармай шалдан шахуу элдвэр маяглаж эрчүүдийг урин дуудах бие үнэлэгчдийг сонжин ажиглана. Хасаа яг 3 жилийн өмнөөс уринд үнэнч байхan болж гадаад руу ганцаар явах бүртэн бие үнэлэгч авдаг болжээ. Бас ч гэж нэртэй сүртэй айлын хүү болохоор Монголтон тэгж айшиж болохгүйгээ мэдэн. Гадаадд бол тэр хэнч биш болохоор харин ч нэг дураараа дүргэн да. Энэ хугацаанд өчнөн олон орны бүсгүйг эдэлж үтсэн бөгөөд тоогооч алдсан. Бие үнэлэгч бүрл яг адилхан худал аягалж гяндаг болохоор энэ утга учиргүй завхаарлан түүнд таалагдхан болоод байгаа ажээ. Нэг тийм цоошин мэдрэмжийг амсмаар галзуу их сэрэл тачаалыг мэдэрмээр санагдана. Тэгэд түүний өнөө өглөөхөн бодож олсон нэг гайхалтай санаа нь тэр анхны хайртайгаан энгэр зөрүүлэх нь битгий хэл уруул дээр нь үнсчиж үзээгүй.
Харин тиймэрхүү зүйлсийг төсөөлөн мөрөөдөж гар хангалах хийсэн нь томгүй олон. Хөөрхий баг залууч байжтэй. Ийм нэг тодорхой зорилготой яваа хас чулуун эргэн тойрны хүүхнүүдийг анхааралтай ажиглан нилэн явсны эцэст хайсан хүнээч олов. Яахав яг бодож байсан шиг нь тийм адилхан биш ч гэлээ. Царай зүс бие галбир нь жаахан төстэй нэгэн байлаа. Насан ч ойролцоогоор 20 орчим л харагдана. Өрөөний гэрлийг бүдгхэн болгоод бүсгүйг орон дээр суулган өөдөөс нь харахад хорхин насандаан дурлаж явсан хонгорхон тэр бүсгүйт нь тунчиг адилхан харагдаж цээжин дотор нь оч үсрэх мэт боллоо. Нэрийг нь ч мэдэхгүй анхны хайрын орлон тоглож бүсгүй өмнө сөхрөн сууж баруун хөлийг нь алхан дээрээ өргөөд эрхий хурууных нь үзүүрээс нь эхлэн зөөлөн үнсэнгэн уй царай руу харна. Бүсгүй доод уруулаан хазлан нүдрүүн талмаар нь ширтгэн хасаад таалагдаж урамтайгаар дээшлэн үнсэг зууран богино банзал дотоожийг нь тайж амжив. Чимэн онгон бие надад өгч байна гэж юу? Хэмээн анхны хайртайгаа хамт байгаагаар төсөөлөн шивгнээд бүсгүй рүү харвал өнөөх нь хэлийг нь ойлгоогүй ч толгой дохих шиг болмогц бэлэг эргэтэн рүү нь халуун цус юулэгдэн чангараад ирлээ. Хасаа ойрд мэдрээгүй таашаалыг амссандаа тэрүү анхны хайрыгаа гэж төсөөлсөндөөч тэрүү маш хурдан дур тавиад бүсгүйг тэрэн хэдэн хором хэвтэв. Үүргэн гүйцэтгсэн түүнтэй нялуурч хэвтгэхийг хүсэхгүй байгаа бололтой эвтэйхэн гараас нь мултран босоод харь хилээр хэдэн үг шулганан дотоожон өмсөж эхлэмэгц хасаач төсөөллийн ертөнцөөс бодит амьдралдаа ирж дуртай дургүй бослоо. Онгоцноос буугаад жолоочорон тосуулан шууд гэр рүүгэн хөдөлсөн хасаа машины цонхоор утаад хотоон уйтгартай ширтэн явхтан урд шөнийн жаргалаанд дурсан. Богинохонч гисэн тун хүчтэй гойхон мэдрэмж төрүүлсэн болохоор мартаж чадахгүй байгаа биз. Гэрэнхээ хаалгыг түлхүрдэж байхдаа ч дараагийн аяллаар бүр илүү адилхан бүсгүйг олох юм шүү. Хэмээн бодож амжаад өөдөөс тосон баяртайгаар гүйж ирсэн охиноо тэрч үнслээ. Аав охин хоёр бие биенээ санснан гайхан хэлэлцэж хасаа гадуур хувцаан тайлах зур өрн хоёр давхраас бууж ирлээ. Чимэн сайн яваад ирвэ? Хэмээн мэдчилж дулаанаар инээмсэглэв. Хасаач худал инээмсэглэл нүүрэндээ тодруулан "Өө сайн та хоёр минь ч гэсэн сайн сууж байв. Та гурав минь гэж." Гэд өрн гидсэн илэн инээхэд хасаа түн рүү томжиргүй хараад "Өө нэрэ тийм штэ. За усанд орчход сайхан унтаж амрах минь. Замдаа олигтой унтаж чадсангүй." Гэж үгэлсээр өрөнд ойртон ирж хөндийнхэн тэрэн хацар дээр нь үнсэх аятав. Гэцэндэх хүрэн нэг их тоохгүй байгаа мэт түүний энэ хачин хандлагад өрн баг зэрэг гомдсон ч "Хөөрхий минь гэрээсээ хол олон хоног яваад ядарч стрессцэн байлгүй тий. Ирчүүд угаасаа л хайх шүү дээ." Хэмээн дотроо өмөрөн бодоод "Миний хань эхлээд хоолоо идчихээд усанд ордоо. Чамайг буулаа гэхэд чинь хоол бэлдүүлсэн. Би хордлого өгөөд хоолч хийж чадахгүй баларч байна уу? Ямар азар гэрийн үйлчлэж авсан бэ л гэж бодох юм. Манай мичтэж ёстой гой хоолтой гэсэн шүү. Охинд маань их таалагдж байгаа." Хэмээн дуржигнуулав. Хасаа угаалган өрөө орж гар нүрэн угаачгаад хоолны ширээнд дөнгөж суутал гал тогооны өрөөнөөс тавхтай хоол барьсан мичэд гарч ирлээ. Мичтийг харангуутаал хасаагийн нүд царай илт өөрчлөгдөн таньдаг хүнээ харсан мэт хачин болохыг нь хэн ч анзаарсангүй. Мичэд гэрийн эзний өмнө хоолыг нь тавиад эргэхдээ "Зургнаасаа царай муутал юм байна." Хэмээн бодож байхад хасаа харин "Бурхан минь, түүнтэй минь ямар адилхан юм бэ? Ийм сонин тохиолдол байдгаа" гэж бодон шокноос гарч ядаж байлаа.